What's up guys? Swishcast-ийн мэдчилж байна. Ингээд миний хажууд my hometown boy Big Tech in the house. Тэгээд энэ удаагийн реакшнаараа бит хоёр өнгөрсөн 7 хоногт гарсан хамгийн тренд болоод YouTube-ыг байлдан дагуулж байгаа, TikTok-ыг байлдан дагуулж байгаа Playboy Carti-гийн мэ гэдэг дуун дээр реакшн хийхээр болж байна. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. Энэ зураг эхлээд юун дээр тавьсан байсан шүү дээ. Instagram дээр тавьсан байсан. Энэ айн яс гоё юм тий. Би нэг тийм гоё. Хайп юм тий. Нэг chopstick. Чи энэ дээр угс Playboy Carti-гийн царайг харахгүй заа. Чи үг ойлгож байна уу? Зүгээр айн л амар гоё сонсогдоод тий. Yo, God, the thing goes grrrr. Тэгэл аягийн сонсож толгойд. Юу хөтөд байгаа ч. Юусе харагдахгүй бас. Carti-гийн царайч харагдахгүй байгаа ч. Би дахил бадаг хоёрыг энэ ялахгүй л байна л та. Энэ дахилт нь явж шít. Бадгийн явах болоогүй өстэй тий. Одоо бадгийн явж шít. Ихтэй амар качи гоё сонсогдож байна. Үг нь ойлгохгүй. Бүүндээ бүжгэлмээр санагдаж байгаа сте. Ер нь үг нь ойлгохгүй багтсмаа сайн юм биш үү? Энэ дооны бит бүр нэрээ алж байгаа сте. Бит нь л амар. Клабд орол энэ дүү бүр алхаараа байгаа сте. Саднилээ дашид. Юу? Who says nigga that talking shit гэдэг юм бэлээ. Чаа нэг юм дуу байна да. Шууд Frank Ocean араас нь гарч ирж байна. Эмо юм бэ. Ойлч жоох эмо. Playboy Carti заяа people like genius. Би энэ дууг сонсчоол шууд хамгийн ихэнд зүгээр аудиогоор нь сонсчоол шууд Genius руу ороод үгийг нь харсан. Тэгсэн арай ч ийм үг байгаагүй. Бусаа нэг дооч. Харин эхний удаа сонсоход бүр тийм амар гоё бол сонсогдохгүй л ш нэг альбомны интро дуу шиг л. Юудан даандартай. Энэ гэхдээ баг альбомны интро гэж магадгүй Playboy Carti-гийн нөгөө юу байгаа шүү дээ. Whole Lotta Red гэдэг цомог байгаа шүү. Тэрний интро гэж магадгүй. Тэгээ ер нь одоо энэ агаас тийм. Тембус яагсан powder shit. Нэмэр комент өгсөн. Used by gods of Mount Olympus as Carti was researching the carbon structure of the Rosetta Stone. Ёо наач бүр амар гүн утга оруулаа шагаад үгэнд нь. Энд чинь нөгөө Carti-ness гэдэг хэл واخхой. Тэгээд Playboy Carti-г ер нь сүүлийн 2 жил бол ажиллаад байхад бүр улам ийм одоо flow нь бүр ийм нарийнхан хоолойтой тэгээд ийм childish гэдэг kid хоолойтой болоод. Young Thug-ийн ер нь нарийнхан хоолойтой хувилбар болоод байгаа. Бараг л илүү нэг тийм catchy тийм sweet гэж ярьд юм тийм music хийх. Тэгээд чам таалагдв. Хоёр сонсцсон байхад бол ер нь таалагдгараа. Эхний удаагаар сонсоход бүр тийм амар нөгөө хайпндаа хүрсэнгүй. Би амар нөгөө хайп үсгээд хахад амар хүлээлттэй л байгаадсан байхгүй. Тэгсэн чинь нэг интро дуу шиг санагдаад шүү дээ. Харахгүй шүү дээ 2 минут 47 хүлээцтэй хаадсан юм байна. Би амар хүлээжсэн нэг хүүхэд төрсөдрөөр нэг юм хүлээж байгаа нэг өөрт нэг аимсэг өнгөттэй. За. Наа чи Carti-гийн фэнүүдэд бол амар хүлээсэн юм бохгүй. Бараг 2 жил юм гаргаагүй байж байгаа. Түрүү жил нэг хиний л дундаа гарч ирсэн. Tyler the Creator-ийн Earthquake дээр ингээ хальт дөрөв мөр явдаг. Тэр нь ингээд бүр амар ингээ хайптай. I'm ready.
ready. I'm ready. Тэгэд Carti-гийн фэнүүд бол өстө баярлж хүчилээ. Тэгээд ер нь одоо нэг имэслүү төрлийн урсгалаар дуу хийж явах юм шиг шүү дээ. Тий. Playboy Carti мэ. Ягаарди. Эхний удаа сонсоход бол мэх санагдаж байна дөө. Энд тэгээд ер нь өөрийнх нь нөгөө нэг шүүмжлэгтчтэй л зориулсан дуу юм байл л дээ. Niggas talking about shit гэл дээ. Тэрийг нь шүүмжлэгчт нь ойлгохгүй л дээ. Carti хийл гэдэг. Genius руу ороод lyrics-ийг хараад үзвэл илүү ойлгомжтой болно шүү энэ дөө. Тэгээд ямар ч байсан надад бол айгу гоё санагдсан. Нэг өгж байгаа vibe нь уулна амар гоё байна. Би тэгээд Playboy Carti-г одоо яг lyrical гэхээс илүү тийм vibe өгөгч тал дээр бол баг одоо хамгийн шилдэг юм болов гэж бодоод байгаа шүү. Тэгээд чинийхаар хэдэн оноо хөө? Эхний сонсолтоор 7 яг 7. Цааш та цомог нь гараад ирүүлсэн. Алж магадгүй. Энд доо одоо TikTok дээр бол тренд болж илээ. Түсээ слайдын араас явж илээ. Тэгээ тиймэрхүү л байна да. Playboy Carti-гийн цомгийг хүлээж ийн. Ерөнхийдөө бол. Клипийн хүртэл амар хямдхан юм зүй юм шиг шүү дээ. Нэг зураг авалтын өрөөнд нэг суугаал Тэгээ нэг бүжгэлцсэн. хитэн шалуу хөхнүүд авчирал тий. За ингээд бидний энэ удаагийн реакшн маань M Lounge-с үргэлжилж гин энэхүү дээр гарч байгаа хаяг нь тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк, share, subscribe тэ болтой наатах. Сая тэлсэнгүй. Тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк, share, subscribe хийгээд манай бол Instagram хаягийг бас дагаарай гэж хүсэж байна. Тэгээ зөвхөн таалагдсан л бол лайк, share, subscribe дараа. Тэгээд өмнөх бас бүх цагийн шилдэг 50 рэпер гэсэн бичлэг оруулсан бас таалагдсан гэдэгт итгэлтэй байгаа. Тиймэрхүү баягаар бол одоо илүү шин бичлэг хийгээд явах байгаа Би тэр шүү. комент хэсэг дээр нь хүлээгээл байгаа шүү. За ингээд Yeah, peace out. we out. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy tea up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.